Сайн бацхан залуусаа фэнтези байна. Та бүхэнд энэ хүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр имжлэгээр би та бүхэнд вирусны туршилтыг хамтдаа хийцгээе цуурлынхаа 8 дугаар бичлэгийг хүрэхэд бэлэн болсон байна. 8 дугаар бичлэгээр бүгдээрээ дэлхийд даяар COVID-19 гэдэг энэ цар тахалтай тэнцэж байх үед банкны систем рүү нэвтэрч чадсан Android-ийн malware буюу хортой програм амж байгаа. Тэгэхээр энэ програм амж маань бол 2020 онд яг анхны тохиолдолд бүртгэгдсэн. Тэгээд банкны системүүдийг дамжиж одоо инфект хийж буюу одоо ингэ нэвтэрч орсон чадсан тийм malware байгаа. Тэгэхээр энэхүү malware нь яг яаж ажилладаг вэ? Одоо дотоод бүтцэн яг ажиллагааны явц нь яаж явдаг вэ гэдэг талаар бүгдээрээ харцгаая. Тэгэхээр юуны төрөнд танд анхааруулж хэлэхэд энэ вирусны туршилтыг хамтдаа хийцгээе гэдэг энэ бичлэг цуврал хичээл маань болохоор хүн бүрт вирусээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг орлох зорилготой байгаа. Тэрнээс биш та бүхэн маань вирусыг ашиглаад хүмүүс рүү явуулаад туршаарай гэсэн үүднээс ерөөсөө хилж өгөө гэдгийг та бүхэн маань ойлгох хэрэгтэй байгаа. За тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө бичлэгтэй орцгоё. We are anonymous. We are anonymous. We are anonymous. За тэгэхээр Android Simulator гэдэг зүйлийг бол ажиллуулж болдог. Тэгэхээр тэрэн дээр бол би APK буюу хортой APK-нүүдэд орч үзэж байгаа шүү. Надад бол binary file байгаа. Zig Bing буюу binary file-аараа байгаа. За энийг бүгдээрээ APK болж өргөтгөлийн өөрчлөх шаардлагатай. Ингэснээр яг Android дээр буюу яг энэ Android үлээстэй дээр ажиллах боломж бүрдэж байгаа гэсэн. Нийтдээ 1 мегабайт хэмжээтэй. За дотор нь ороод яг access нь юу шаарддаг вэ гэдэг бүгдээрээ үзэж байна. Тэгээд тухайн энэ APK суулгаад аппликейшн үндсэнд нь суулгаж байгаа. За энэ APK зүйл гэдэг зүйл маань юу гэхээр бид нэр Instagram ч юм уу ямар нэг аппликейшн татчих авахад APK гэдэг зүйл ард нь сууж дагалдаж орж ирдэг. Тэгэхээр тэрийг нийлээд байгаа шүү. За тэгсэн чинь ажиллуулах үед нь SMS аппликейшнээ change хийх үү гэд надаас ирэх нь шаарддаг байна. Тэгээд yes дарангууд гэд нэг програмыг олоод ажиллуулах үед цаанаас нь нөгөө security-гээс нь шууд disable хийж өгдөг. За би wireless нэг network-нд оруулсан байгаа. За энэ чинь application руу орж аваад тухайн хэсгийнх нь мэдээллийг нь орж үзье. Энд дээр болохоор permission гэдэг хэсэг нь аягүй чухал. Тухайн application-а бүгдээрээ хүчээр зогсоож агаад тэгээд дээрээс нь юм гарч ирэхгүй. За татагдсан хэсэг рүү ороод ирсэн байна. Force stop хийсэн. Force stop гэдэг маань uninstall гэдэг зүйлээс л ондоо шүү. Тэгээ бүгдээрээ одоо virus total руу орлоод үзье. Тэгэхээр virus total дээр оруулаад энэ маань болохоор Trojan төрлийн вирус, Android-ийн вирус гэдэг нь харагдаж байна. За бүр дэлгэрүүлээд одоо вирусыг задлаад үзвэл энэ маань болохоор MP4, SVG, XML гэх мэтчлэн файлуудтай нэгдүгээр холбогдсон байна. Хоёрдугаар яг гаралтын одоо calling логийг бүртгэж авч байгаа гэсэн үг. За саяны action-аас бүгдээрээ харахад яг үйл явдлаас харахад COVID-19 эрсдэлгээд аппликейшн биднэр дээр одоо суухаар тэгж зөвлөж гаргаж ирж байгаа. За яг үүнтэй ойролцоогоор COVID-19 гэдэг тийм аппликейшн байгааг та бүхэн анзаарч болж байгаа. Тэгэхээр бид нэр одоо ямар нэгэн аппликейшн татчих авахдаа заавалжгүй тэр аппликейшнаа шалгаж үзэх, хоёрдугаар review гэдэг зүйлийг харах, хэр олон хүн үнэлэмж өгсөн байна. Энэ одоо вирус байвал нэг хүн ч гэсэн доор нь юм бичнэ. Тэгэхээр тэрийг нь харж авах хэрэгтэй. Тэгээд саяны COVID-19 гэдэг энэ application маань болохоор APK файл маань болохоор яг installing хийхдээ бол ямар ч асуудал үүсээгүй. Одоо Android-ийн security тохиргооноос нь аюулгүй байдлын тохиргооноос нь ерөөсөө тэгж dangerous одоо critical түвшний юм байна гэдгийг бол ерөөсөө гаргаж ирээгүй. Тэгэхээр тэрийг бол bypass хийж байгаа гэсэн үг, даваад орчиж байгаа гэсэн үг. Үүнээс гадна тухайн одоо аппликейшнийг ажилуулах үед эхлээд нэг ажиллаад тэгээд тэр хэсгийн одоо permission шаардж байгаа хэсгийг харахад одоо хүмүүс рүү SMS илгээх залгах гэсэн энэ хоёр permission-ыг бол авсан байсан, заавалжгүй шаардсан. Тэгээд оруулах үед яг нь 3 удаа yes гэдэг төвчлөрийг нэхэд за нөвд гэж дарсан ч бол найл нэгийг дарахад л хангалттай. Ингэж дарсны дараагаар өөрөө тухайн одоо програм маань ачааллаасаа болоод unfortunately гэж шууд гаргах чижээлээ. Тэгэхээр магадгүй энэ маань яг процесс нь найлтын явагдаад дуусаад тэг үүний дараагаар за одоо ерөөсөө ямар ч асуудалгүй одоо бүх юм авцсан юм чинь тэрийг шууд гаргачих болно гэсэн тийм байдлаар хийсэн байж болно гэж ойлгож байна. Тийм болохоор саяны жишээн дээр жишээлбэл бүгдээрээ анализ хийгээд үзэхэд тэр одоо энэ malware маань болохоор хортой програм агамж маань болохоор таны
утасны хэн рүү залгасан SMS мэдээлэл буюу хүмүүс рүү мессеждсэн мэдээлэл үүнээс гадна босод аппликейшн руу хандах тэр эрхийн левел буюу эрхийн түвшинг олж авсан байгааг бол харж болж байгаа. Тэгээд би хүчээр force stop хийсэн ч гэсэн аль хэдийн тухайн аппликейшн маань өөр тийшээгээ одоо өгдлүүдээ шийдсэн байх боломжтой гэсэн үг. Тийм болохоор одоо би энэчнээс force stop ч юм уу uninstall хийгээд ч ямар ч нэмэр байхгүй болчихж байгаа. Тийм болохоор бид нэр эргэж очиод харвал хамгийн дөрөнд аппликейшнээ татж авахдаа л өөрөө сэрэмжтэй татж авсан бол эсвэл тэр APK файлаа одоо авчаад одоо задлж үздэг ч юм уу те. Энэ кейс дээрээс харахад бол одоо ямар нэгэн аппликейшнийг татаж суулгахдаа APK буюу кодоор битгий авч татаач гэдгийг ер нь бол зөвлөж байгаа. Тэгэхээр та бүхэн бол APK гэдгийг бол анх удаа сонсож байгаа байх. Жишээлбэл Instagram-ыг ч юм уу устгаа татлаа гэж бодоход та зүгээр Play Store-оос ороод install гэж татчихж байгаа. За тэрнээс ч бол та бүхэнд APK нөгөөд та тэр APK install хийгээд үндсэн Instagram-ад бол суулгахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр APK-ээр нь татахын эрсдэл нь юу гэдэг вэ гэхээр нөгөө хакерууд маань одоо нөгөө нэг муу талын хүмүүс одоо болчиход байгаа шүү дээ. Одоо мөнгө олох зорилготой тийм хакерууд маань APK дотор ч янз бүрийн юм хийгээд эсвэл Instagram-ийн APK-ийг нь аваад дотор нь юм хийчих болдог. Тэгэхээр тэрийг нь ингэж аваад задлаад дотор нь юм хийчээд буцаагаад компайлинг хийгээд оруулсан байх эрсдэл байгаа гэж ойлгож болно. Тийм болохоор та бүхэн харахад Instagram байгаа ч гэсэн оруулахад бол шал өөр програм хангамж ажиллаад таны утасны залгасан мэдээлэл, дансны мэдээлэл гэх юм уу тэр мэдээллүүдийг чинь авах эрсдэлтэй байна гэж ер нь бол та бүхэн ойлгоорой. Тийм болохоор сэрэмж хизээж илүүдэхгүй. Одоо монголчууд маань ер нь бол нэлээд тийм хойроо хүмүүс шүү дээ те. Одоо хилэнгөт тэгээд авахгүй дээ гайгүй дээ гэж явж идэг те. Ер нь бол айгүй тийм уужуу тайван хүмүүс. Тийм болохоор тэр тал дээр хүмүүсээ анзаараарай гэдгийг бол энэ туршилтаараа та бүхэнд харуулахыг зорилоо. Тэгээд бичлэг маань таалагдсан бол бусад одоо найзууд руугаа сэрэмжлүүлэх зорилгоор явуулаарай гэж хүсмээр байна. Тэгээд энэ сурал маань цаашаагаад үргэлжлээд явна. Та бүхэн таалагдсан бол subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.